баг, төлөөлж байгаа намаасаач болдог баг. Тухайн үеэсээ ч бас болдог баг. Сүрхий дэмждэгч тийм үе байна. Шүмжилдэгч үе байна. Янз янзын үеийг туулж байна шүү дээ бид. Ер нь бол үнэхээр одоо нийгэм эргэж тусмаа улс төрийн намуудын одоо үүрэг дэмжлэг нийгэмд буурдаг зүйлсний хандлага бий л дээ. Европын дарчил олон зуун жилээр хөгжүүлж байгаа улс орнуудад ч тэр за шинээр одоо арчилсан дэглэмийг тогтоосон эсвэл сэргээн тогтоосон улсуудад ч юм уу ер нь ийм хандлага ажиглагдаж байгаа юм. Одоо манайд намын гишүүнчлийн тухай бид сая ярьслага өглөө л дэлгүүд орч даргуут 25 дугаар телевизийн өөр одоо нэвтрүүлэг бололтой юм. Өстрийн намын гишүүнчлийн тухай асууж байгаа юм. Одоо бол бид нэлээд тийм хуучны гэмээр загвараараа яваад байгаа шүү дээ. Олон түмний намтай байх ийм нөхцөл болцол өнөөдөр Монголд үйлчилж байна шүү дээ. Жишээлбэл манайхад л гэхэд бол одоо Монгол Ардын Хавцалт нам 160 мянган гишүүнтэй. Энэ бол том тоо шүү дээ. Нийт сонгогчид сая 400 ахад 160 мянган намын гишүүнтэй байна гэдэг чинь сонгогчдын бараг 10%-аас илүү. Тэгээ цаашдаа бол энэ үйл явц яаж өрнөх вэ гэхээр бол нийгэм, иргэнний нийгэм улс төрийг аажмаар бага сонирхдаг болно. Амьдрал тогтворжоод ирэх тусам одоохондоо бол бид нар чинь нөгөө шилжилтийн үеэ дуусгаагүй байгаа учраас улс төр шууд оролцож байгаа. Улс төрийн намуудад гишүүн байж улс төрийн намыг дэмждэг ийм л хандлага одоохондоо зөнгөлж байна. Тэгэхээр байр дарга та сая хэлж штэ. Ер нь намууд одоо гишүүнчлэл юм уу эсвэл сонгогчдын тоогоор уралдах гэсэн юм ойлголт зүйлүүдийг газар авсан. Тэгээ энэ нь бол бас тухай бүр хүмүүст хүрч чадахгүй болчлоо гэж ойлгогдож байна. Ер нь одоо 2008 оны сонгуульд төгсөж штэ. Бараг жил хүрэхгүй хугацаа үлдэж байна. Та бүхний бүрийн эрхийн хугацаа бол ер нь 3 жил гаруй явчлаа штэ. Тэгэхээр энэ өнгөрсөн хугацаанд ер нь юу хийж чадав, юу хийж чадаагүй. Ер нь сүүлийн үед яг олон дэвшилттэй тал байна л да. Дандаа хардлаас нь хараад яг төсөв их ашигтай гардаг боллоо. Төрийн мөнгөнд төрийн халаасанд мөнгө нэмэгдлээ. Гэтэл одоо ард түмний халаасанд яагаад мөнгө нэмэгдэхгүй, ядуурл болон нэмэгдээд хүмүүсийн бохимдол болон нэмэгдээд байгаа юм бэ гэдэг асуудал гарч ирж байна л да. Юутай холбоотой вэ? Яг тийм бас биш шүү дээ. Хүмүүсийн харманд мөнгө орж байгаа шүү дээ. Одоо 7 сарын 1-ээс тэтгэвэр цалин нэмэх тухай одоо асуудал иргэдэж байна. Тийм учраас бол эдийн засаг өсөхөөр иргэдийн бодит орлого мөнгө хангамж нэмэгдэх шүү дээ. Зүгээр овойтл оцойтл өгч чадахгүй л байл л да. Эдийн засгийн боломжоос хамаарна шүү дээ. Өөрөөр чинь хэлж байгаа нэг үнэн зүйл бол ядуурл бодит байдал дээр одоо бидний тавьсан зорилгын дагуу алга болохгүй байна. Ядуурл нэмэгдэж гин гэж бас хэлэхгүй. Энэ оны үзүүлэлт бол бас ядуурл тодорхой хэмжээнд буурж байгаа. Эдийн засаг өссөнөөс болоод шүү дээ. Ажлын байр шинээр бий болж байна. Эдийн засаг гэдэг бол төр засаг удирдаг, жолооддаг тийм зүйл. Нөгөө талаас өөрийнхөө зүйл тогтлоороо бас уналт, өсөлт гэсэн тийм үе шат дараалж байдаг шүү дээ. Одоо бол эдийн засгийн өсөлтийн тийм үе байна. Тийм учраас бол эдийн засгийн өсөлтөө дагаад олон зүйл хийх, хэрэгжүүлэх, ард олонны амжиргааг дэвшлүүлэх бололцоо нээгдэж байгаа юм л да. Тийм учраас өнгөрсөн жилүүдэд юу хийвэ гэдэг бол одоо хариулахад бас бэрхэлдээ. Бүр эрхийн хугацаа ерөнхийдөө дундаасаа жоохон хилтэйгэл явж штэ. Тэгээ 2004 оны сонгуулийн дунд тодорхой тэр дүнгээр байгуулагдсан засгийн газрын тэргүүнээр ажиллаж байсан дэлбэг дорж дарга байна. Засгийн газруудын үйл ажиллагаа залгамж чанартай байх л чухал байгаа юм л да хамгийн гол нь. Тэгвэл энэ эдийн засгийн өсөлт чинь чухамхүү ард олонны амжиргаан дээр бодит байдлаараа халаасанд нь хотоодонд нь орж одоо нэмэр болно л да. Элбэдэр даргын үед юу гэж бодож байна? Нөгөө авилгалтай холбоотой гэдгээр одоо хүмүүсийн халаасанд мөнгө тиймсээ хангалттай орж чадахгүй нь. Тэгэхээр зүгээр сая энэ их хурлын хувьд их сайн шийдвэр бас нэг зүйл дээр гаргаж чадсан. Би бол тэр татврын хууль гэж ингэж бодож байгаа. Олон талаасаа ярьсаар байгаад тэгээд бас бидний ярьж хэлж ирсэн 91-4-10-ын системд Монгол шилжчихүүл яасан. Бусад улс орнуудтай ингээ харьцуулаад байхад 200 жил явцсан, хэдэн зуун жил явцсан татврын маш их тийм хэцүү орооцолцсон системд орцсон байгаа юм л да.
А бидэнд ганц л давуу тал байна. Ягаад гэвэл бид эхэлж байна. Эхлэхдээ нэг зөв эхлээд явчих юмсан. Эхлэхдээ багаас эхлэх юмсан гэсэн ийм л бодол аль алинд нь бас байж